Ингээд кино маань 1977 оны үйл явдлаар эхэлдэг. Игорь Поски их залуу нохоо авч явахаар хайрцагт хийсэн байх бөгөөд тэр мөрөөдлийнхээ ажилд орохоор Праг руу нисэхдээ бэлдэн паспортаа шалгуулна. Гэтэл түүнийг онгоцон сууг гэхэд үйлчлэгч эмэгтэй билетийг харснаа нохооных нь эрүүл мэндийн бичиг байхгүй хэлэхэд Игорь сандран алуу усны мэдэн маргааш маш чухал ажилтайгээд одоо яг юу хийх ёстойг асуухад сайхан сэтгэлтэй эмэгтэй түүнд туслахаар онгоцны буудлын дээр малын эмч бай хэлэн нислэг дүр хойшлуулахыг хичээгээд онгоц хөөрөхөөс өмнө хурд ирэхийг сануулна. Игорь яран буцчгүйсээр эмчэд нохоо үзүүлтэл нохооныхон чих өрөвссөн байлаа. Эмч нохоог нь эмчлүүлэх ёстой гэхэд тэр бичиг гаргуулахаар хахуул өгөх гэж оролддогч эмч уртаагаар түүнийг эндээс гарахыг хүснээр Игорь сандран өнөөх эмэгтэйд яг юу болсныг тайлбарлаж өөрөөс нь өөр харах хүн байхгүй хэлэн нохоог нь ачааны эсэгт оруулахыг гуйж зөвшөөрүүлж чаддагч. Нисгийн дарга нь хэрвээ бичихгүй бол нохоог онгоцонд оруулахгүй гэж урлан тэднийг нисгэж шаардана. Онгоц хөөрөх болж түүнд хугацаа үлдээгөө тул аргагүй ирэхэнд нохоо үлдээхэр шийддэг. Тэр Палмаг хайрцаг насанд гарган өөрийг нь уучлахыг хүсэж бөмбөгийн шидэн буцаж онгоц руу гүйх бөгөөд өөрийг нь орхиж явсныг мэдсэн Палма араас нь гүйсээр онгоцны хажууд ир зогсоход Игорь харахгүй байхыг хичээн хэдий түнд хэцүү байсан ч нулимсаа дэвчин өөрийгөө тайвшруулна. Ингээд хэсэг саацсны дараа онгоц эцэст нь агаар төөрдөг. Палма онгоцыг нүс салгалгүй харсаар ганцаараа уцрах ба туундалгүй хамаалагчид түүний араас суун барих гэхэд Палма амжиж зүгтэн тэднээс нуугдч чадна. Нохоо анзаарсан механик зэрэгэ Палма туслахаар огт хараагүй гэж худлаайлан тэр хамаалагчтай явсны дараа нохоотой танилцсан хоол хөрөлдөг. Энэ үеэр Колегийн хүү цонхоор харан нисчид газардахтаа бэлдэх хооронд онгоцны VIP судалд гадаад харилцааны сайд Лиско газардах үед дотн муухай ардгийг хэлэн ус авчрахыг хүсэж хүүгээ ав болох Ахмад Лазаров Колег унтсныг асуун сэтгэл санаа нь зүгээр байгаа эсэгэд санаа зовж байлаа. Удалгүй сэргээ Палма дусах үед онгоцны чимээ сонсогдсон тэр тосчгүйдэг. Онгоц газартахаар дуугаа дэлгэхэд нисчид Палмаг анзаарч жолоогоо татан дээгүүр нь явж өнгөрснөөр хүмүүс сандралтан тэд хэсэг агаар дэргэлдэн аюулгүй газартахын тэр. Дотн буухарсан сайд даргын загнах үед Палма эзнээ хүлээн хүмүүсийг буужиж байг хар зогсдогч. Тэд нохооноос айж хурдан холдуулахыг хүсдэг. Хүмүүс түүнээс болгоомжлон хамаалтын ажилчид Палмаг барихаар бүсэж автобусанд оруулах бөгөөд яг энэ үед Коле буцаж гэрлүүгөө явна гэж авдаа урлан. Тэр хамгийн сүүлд онгоцноос буух үедээ хүмүүсийг шуугилдж байг харан эзэн нохоог буутахаар олсныг тэднээс сонсно. Сэргээ хамаалагчдыг болиулахаар ярилцах хооронд хүү нохоог аврахаар автобус руу ордог. Хүү айж ухнаар ойртон би чамайг өвдөхгүй зүгээр л туслах гэж ирсэн гэд хаалгыг онгоолгож явуултал өнөө хамаалагч нохоог тавьж явуулсан дуурлаж сэргээ түүнийг болиулан хүүг зөв зүйл хийсэн гэхэд Ахмад Лазаров хүмүүсийг тайвшруулж хүсэж Колег өөрийнх нь хүү гэдгийг хэлснээр ашгүй зөвөр өнгөрсөн тэр. Гэтэл тухайн өдрөнд дараа нь Лазаровыг онгоцыг цагтаа газар дуулалгүй сайдыг бухимдуулсан явдалд уурлан хийсэн үйлдэлт нь маш ихээр дургуйж эхэлдэг. Үүний сонсон Лазаров аюулгүй газардахын тулд эргэлт хийснээ тайлбарлан эхнэр нь саяхан өнгөрч хүү тэр хоёрын сэтгэл санаа маш хүнд байгаа гэж хэрэлцэндээ уучлалт гуйхад юу болсныг ойлгосон дарга нь түүнийг тайвшруулахыг оролдон сарын дараа олон улсын нислэгч явуулна гэдгийг сануулж алдааг нь уучлснаар Лазаров талархан өрөөнөөс нь гарах бөгөөд энэ үеэр сэргээ ажилласаа буух үедээ бөмбөг зуусан Палматай таарч хэдийнд нохоо байх хориотойч тэр өглөө ирэх хүртэл нь хүлээж байгаараа гэд нохоонд хэвтэр заасч өгнө. Оройн Лазаров гэртээ ирэн одооноос тэр хоёр хамт амьдрахаар болсныг хэлэхэд Коле цуглуулгын сонирхон шинэ гэртээгээ танилцдаг. Хүүг баг байхад аав ээж нь салж тусдаа амьдрах шийдвэр гарган Лазаров эхнэрээ өд болсны дараа хүүгээ асрамжийн газарт өгөхийг хүсэлгүй өөр дээр өсөхөөр Москвад авчирчээ. Гэтэл шөнө дунд хүү гэрээ санан нууцаар гарч явна. Коле ганцаараа алгасаар онгоцны буудлын руу очин билет авах гэтэл эмэгтэй асран хамаалагч хүү түүнд билет өгөхөөс татгалзан гэрлүүгөө яв гэд цагдаад мэдэгддэг. Гэсэн ч Коле гэр бүлээр явж байгаа охинтой хөтөлцөн шалганаа нэвтэрч хүүг яг онгоцон суух гэхэд үйлчлэгч эмэгтэй билетгүй байгааг нь анзаарч энэ тухай хэлснээр тэд хүүг хайж эхлэнэ. Колег ачааны эсэгт нуугдах үед Палма гинт түн рүү уцаж барьж өгснөөр хүү уртхан шиг тухайн газар сугтан чимээгүй байгээд Палмаг дагуулж явна. Ингээд маргааш өглөө нь Лазаров хүүгээ олохоор цагдаад уудсан байлаа. Тэр Коле санаад зун цагдаад гаднах төрхийн тайлбарлах үед сэргээ залхан хүн өөртөнд хамт байг хэлснээр
Лазару засрын хашаанд хүүгээ өнөх нохоотой хамт байг харан Коляг сэрэж шүн гарч явсанд нь уурлаж ээж нь одоо байхгүй болсон. Одооноос чи надтай хамт амьдрна гэд хүүгээ давуулж явах гэтэл сэргээ түүний нислэгийн цаг нь болсныг сануулж орой ирэх хүртэл нь Коляг дүр харж өгөхөөр авч үлдэхгүйэр. Нислэгийн багийнхан нь Ахмадыг хүлээн дараа нь нууртаагаар Лазаруг ирснийг асуухад туслах нисгчэн түүн туслахаар хувцсанд нь наалцсан байна гэд даргаа сатааруулах хооронд тэр амжиж онгоц руу орон юу ч болоогүй юм шиг сууж байхан тэр. Өдөр нь сэргээ хүү тоолноос өгөн онгоцны ачаанд сууж явах аюултай гэж нохоо түн тусалсныг хэлэх бөгөөд тэднийг хоолоо идэх гэхэд онгоцны үйлчлэгч Нина аавыгаа кофе ууж байгаа дуурлан эрүүл мэндэд нь муу гэхэд Палма өмнөхтэйг адил онгоцны чимээгээр зам руу гүйж явдаг. Нина хүүд нохооны нэрийг хэлж эзэн нь орхиж явсныг тайлбарлана. Оройн Коля тэр хоёр онгоцноос бууж байгаа хүмүүсийг харж зогсон. Хүү түүнтэй адил хайртай ээжигээ маш ихээр санаж байлаа. Ингээд маргааш өглөө хүү Палма туслахаар эзнийг болохоор шийддэг. Тэр гайлын байцаагчаас саяхан тасалбар авсан нэг хүний гэр аягийг олж ирэхгүй гун энд нохоогоо үлдээснийг хэлэхэд эмэгтэй гайхсан байдалтай гэр бүлийнхнээс нь өөр хүнд мэдээлэл өгөх хориотой гэд хүүд туслаас татгалзана. Яг энэ үед цагдаа хүүг авч явсан. Палма өөр нэг онгоц руу очин эзэнтэйгээ адилхан хүн олж автобусны араас дагаж гүйсээр онгоцны бууд руу орох гэхэд хамгаалтын албаных нь барихаар хөөж эхэлдэг. Палма цонхоор орон хамгаалагчдаас бултан залуу руу очдогч. Эзнээс нь огт өөр хүн байхан тэр. Тухайн мөчөд хамгаалагчид дэрэн Палмаг бүслэхэд Коля амжиж тэднийг сатааруулан Палма зүгт боломж олох бөгөөд тэр нисэх буудлын хамаг юмыг сүйтгэн хүмүүсийн бухимдлыг төрүүлсэн тул дараа нь нохоог яаралтай барих үүрэг өгдөг. Коля тэр хоёр өрөөнд дуугдан тэднийг явахыг хүлээх үед өнөөх менежерийн эмэгтэй хүүг олж игрийн гэрийн хаягийг өгөн арын алгаар гараараа гэд тэр хоёр тусалдаг. Оройн Лазаровыг ажилласаа буусны дараа дарга нь өрөөндөө дуудан Палма хүү хоёрыг ахад асуудал тарьсан дуурлаж хэрвээ нохоог барьж өгвөл ажлаас нь халдалгүй олон улсын нислэгт явуулна гэхэд Лазаров халагдахгүй тулд хэлснийг биелүүлэх амлалт өгнө. Энэ хооронд Коля нохоог нь аюулгүй байгаа гэж эзэнлүүн захиа бичих үед аав нь хэдэн хүмүүстэй хамт тэрэн хүүгээ холоо байхыг анхааруулдаг. Тэд нохоог барих гэтэл Нина сэргээ хоёр тэднийг болиулах гэж оролддогч. Өнөө хамгаалагч явж ажиллаа хийгээд даргийнхаа эснээр Палмаг барьж нохоо устгалын хүмүүст өгч явуулхан тэр. Коля юу ч хийж чадахгүй байх ба тэднийг авсны дараа Нина хүүхэнд бичсэн захиа өгч тэр хоёр ахиж түүнийг харахыг хүсэхгүй байгаа хэлэн. Оройн Лазаров хүүтэйгээ ярилцах гэхэд аавдаа уурсан Коля ганцаараа гэрлүүг явна гэд тэр хоёр муудалцаж эхэлдэг. Коля найзыг нь өгч явуулсанд мөн аавыгаа өөртөө нэг ч удаа уулзаар ирж байгаагууд нь гомдож байгаа хэлэхэд Лазаров маргааш өглөө хүртэл бод хугацаа өгөхийг хүсэх бөгөөд шөнө дунд тэр машинда хүүхэн бичсэн захиа уншин Палмаг эзэнтэй гэдгийг мэдээж Коля нохоог яг л өөртөө найдал хайртай хүнээс санаж өдөр бүр ихийн хүлээн сэтгэл санаа нь маш хэцүү байгаа гих захиа бичсэн байлаа. Мөн Коля нохоог маш ухаалаг өөрийнх нь хамгийн сайн найз гэхэд аавынхан сэтгэл хөдлөж хийсэн зүйлдээ харамсах үедээ Коля ганцаараа явж байгааг олж хардаг. Адар бор орж байсан тул аав нь машинд нь суухыг ятхан Палмаг аварч эзэнд нь буцааж өгөхөр шийдсэн гэхэд хүү аавгаа уучлан нохооныхоо араас явна. Гэтэл тэр хоёрыг ирэхэд нохоонууд дайлидын зугтсан байлаа. Тэд Палмаг хаашаа явсныг ярилцаад хүү хаан байгааг нь мэднэ гэж хурдан явцгаая гэд машин суух үеэр Палма нохоонуудтай хамт явуулгүй эзнээ хүлээхэр шийдэн. Ингээд үр цайж хүү засрын хашаанаас дараа нь онгоцны зогсоолоос найзгаа хайна. Хүү харсан эмэгтэй хамгаалагч дуутахад сэргээд түүнийг энд юу хийж байгааг нь асуун. Аав найзыг нь хайхад туслана гэхэд Палма онгоц руу гүйж ирэн эзнээ хүлээх ба. Маргааш өдөр нь аав хүү хоёр сэтгүүлчтэй уулзсан Палмаг зарлуулахаар зургийг ахуулж сон дээр байрлуулах үед дарга нь энэ тухай олж мэдэн Лазаровд хариуцлага тооцохоор болно. Дарга нь нислэгийн цуслана гэхэд утсан дуугарч гадаад харилцааны сайд Палмагаар дамжуулж олонний анхаарлыг татахаар зураг авахлах бөгөөд сайд Лисков сэтгүүлчдээ өмнө нохоог аварсан Лазаровыг магтааж түүнийг зөв юм хийсэн гэд олон улсад нисэх зөвшөөрлийг шууд гаргаж өгдөг. Мөн тэр Палмаг эзэнт хандаж нохоон түүнийг маш удаан хүлээж байгааг хэлэн Лисков уйлж байгаа юм шиг жүжиглснэ гэс камера унтраалгана. Ингээд тус мэдээ орондоо яар цацагдсанаар маш олон хүмүүсийн анхаарал өртдөг. Хүмүүс эзэндээ үнэж овчорт нохоотой зураг авахлахын хажуугаар Палма өдөр бүр онгоц руу гүн эзнээ бууж шийх хүлээсээр тэд эзнийг болохоор бүхий л арга хэрэглэн энэ хооронд Коля найзтайгаа тоглон хамтдаа цагийг өнгөрүүлдэгч. Эзэн нь нэрлэхгүй аль хэдийн 1 жил өнгөрсөн байлаа. Удаан хугацаа өнгөрсөн ч игрийн талаар ямар ч мэдээлэл олдоогүй тул хүү сэтгэлээр унан ааваасаа одоо юу хийх ёстойг асуухад Лазаров хүүтэй газрын зургийг харуулж
өөрийнхөө мөрөөдлөө ярин эзний хизээ нэгэн цагт заавал олох болно гэж түүнийг тайвшруулдаг. Маргааш нь Лазаровыг нислэгээ дуусган буцаж ирэхэд Палма Нина тэр хоёрыг бие биедээ сайн болсныг нь гадарлан ингээд хэдэн өдөр өнгөрч Палма орой болтол онгоцнуудыг хүлээн өөр нохоог эзэнтэйгээ хамт байг харан сэтгэлээр унана. Тэр харанхуй болсны дараа гэрлүүгөө буцсан маргааш нь Палмагийн бие өвдөн босч чадахгүй байсан тул сэргээ хамгаалагчдаар нохонд зориулж онгоцны зогсоолын дэргэд аюулгүй тор хийлгүүлэн Палмаг огт хоолоо идэхгүй өөртөө тоглохоо байсныг мэдсэн хүү яаралтай малын эмчт үзүүлтэл эмч Палмаг яг л хүнтэй адил депресд орж сэтгэл санаагаар унсан гэж тайван байх хэрэгтэйг хэлдэг. Ингээд шүн дунд Палма эзэнтэйгээ уулзж байна гэж зүүдлэхэн тэр. Адар бороо орж буй тухайн шөнө Колио Палмаг хамт гэрлүүгөө явахыг гуйдагч тэр огт босхийг хүсэхгүй байлаа. Хүү үйл жиглэн ээжийг алдсан түнд адилхан хэцүү байгааг хэлэн түүнийг ч бас алдахыг зөвшөөрөхгүйгээд цамцаа нөмрүүлж гэртээ арихыг ятгасаар маргааш өглөө нь хүүс ирж Палмаг өмнөх шигэ аз жаргалтай эрүүл болсон байг нь харах бөгөөд хүү найзгаа зүгээр болсонд баярлан гэртээ аваачиж тэр хоёр усанд орон цайгаа уух үед гэрийнх нууц дуурч сайд Палмагийн эзнийг олсон гэж гэрлүүн явуулахар шийджээ. Тэр гурыг онцны буудлын дээр ирэхэд Колио машины хаалга онгойлгүй найзгаа өгч явуулахгүйгээд одоо надтай хамт амьдрах болно гэхэд аав ч бас өөрт нь хэцүү байгааг хэлэн хэрвээ түүнд хайртай бол явуулах хэрэгтэйг сануулж энэ хэдэн жил зөвхөн өөрийгөө л бодож байсандаа уучлахгүй юм. Одооноос би чамайг хизээж орхихгүй гэж амлалт өгдөг. Үүнийг сонсон Колио Палма өгч явуулахаар олж сайд эзний нэрч байг шууд дамжуултаар гаргахаар тэднээс ярьцлага авна. Хэдий Колиод маш хэцүү байсан ч Палмаг эзэнд нь өгөхөөс нааш аз жаргалтай болохгүй гэдгийг мэдж байлаа. Ингээд онгоц газардан Игорь эцэст нь Москвад ирдэг. Тэр сэтгүүлчдийн асуултанд хариулалгүй шууд тэдэн лөө алхан Палматай уулзсан. Хүүг нохоог нь харж байсан талархаж Колио гүнигтэйгээр буцаж явах үед хүүгээ хэцүү байгааг харсан аав нь ямар нэг зүйл хийх ёстойгоо ойлгон Игорьтэй ярилцахаар яагаад нохоогоо орхиж явсныг асуун энэ хугацаанд түүнийг фрагт ажиллаж байсныг мэдэж Палмаг үлдээхийг гуйхад Игорь түнд хэрвээ нохоогоо авч явахгүй бол сайд ажлаас нь халахаар болсон гэд үлдээх боломжгүйг хэлдэг. Гадаад харилцааны сайд Лиско хүмүүс сайн хүн болж харагдахын тулд нохоог нь өгч явуулах шийдвэр гаргасан байлаа. Оройн тэд Палма гаргаж өгөхөөр онгоцон суулгах гэхэд тэр явахгүй гэж хүү рүү хуцхан тэр. Сайдгүйг холдуулахыг шаардсан онгоцыг яаралтай хөөрөх тушаал өгч хамгаалагч Палмаг хүчээр онгоцон суулгах үеэр Лазар онгоцны хөдөлгүүрийг унтрааж хэдий тэр ажлаасаа халагдах байсан ч хүүгийн төлөө нислэгийг цуслах шийдвэр гаргана. Гэтэл дарга нь урлан түүнийг нисгэж шаарддагч Лазаров шийдвэртэй огт хэрэгэлзэлгүй онгоцноос бууснаар дарга нь өөр нисгэгчдийг дуудаж тэднийг нисгэхэр болдог. Энэ хооронд онгоцны үйлчлэгч Палма туслах нэг арга болно. Эмэгтэй түнд нохоо нэрүүл мэндийн бичггүйгээр нисэх боломжгүй хэлэхэд сайд юу болоод байгааг асуун онгоцыг хурдан шиг нисэх тушаал өгдөгч. Нисхийн дарга нь 4 журмын давуу нохоо нисэх боломжгүйгээд сайдтай маргалдхан тэр. Яг энэ үед Игорь Палма хүү хоёрт өөрөөс нь илүү хэцүү байгааг ойлгон тэр хоёрыг хамт байлгахаар сулж явуулан өөрийнх нь нохоо биш гэд худлаа хэлэх бөгөөд киноны төгсгөлд Палма найз руугаа гүн тэр хоёр аз жаргалтайгаар тэврэлдэн хамтдаа амьдрахаар болсноор кино маань дуусч байна. Хэрвээ та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк дараад киноны талаарх сэтгэлээ комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Дараагийн сонирхолтой киногоор уулзцаая. Түр баяртай.